Хиймэл оюун ухаан гэж юу вэ? За хиймэл оюун ухааныг хашгирсан байдлаар компьютер жижиг тарих, жижиг супер компьютер за сандал хүний цагийг барна гэхдээ хүнийг дагаж дуурайж чаддаг. За копи хийж чаддгүй, хоол идэж чадахгүй гэдэг ч юм уу, уйлж чаддаггүй гэх мэтчлэн хошин байдлаар илэрхийлдэг байх нэ. За хиймэл оюун ухааны өнөөдрийн хичээлээр суур ойлголт, хиймэл оюун ухааны үүсэл хөгжил, хиймэл оюун ухааны төрөлтүүдийг мэдчих авах юм байна. За хиймэл оюун ухааныг гэж юу вэ гэж ChatGPT-гээс асуувал хиймэл оюун ухаан гэдэг нь компьютер програм, машин зэрэг техник төхөөрөмжүүд хүний оюун ухааны үйлдэлийг дуурайлан хийх чадвартай болсон гэдгийг илтгэдэг байна. Санаа бодлыг дагаах, шийдвэр гаргах, гэх мэт үйл ажиллагаануудыг амархан хийж чадах юм байна. Хиймэл оюун ухаан нь ихэнхдээ автоматжуулсан систем, робот, ухаалаг, програм хангамж зэргийг ашигладаг. Түүгээр дамжуулан хүн амьдралдаа мэс засал хийх, эсвэл уурлал уурхайн салбар, бизнесийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн анализ хийх мэт зүйлүүдэд хиймэл оюун ухааныг түлхүү ашиглаж байгаа юм. За хиймэл оюун ухааны үүсэл хөгжлийг 20 дугаар зуунаас ихтэй гэж үздэг юм байна. За Gemini-аас тэгвэл хиймэл оюун ухаан гэж юу вэ асуувал artificial interchange гэсэн үгний товчлол бөгөөд програм хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дуурайлах бараг л ижил төвшөнд тийм ээ хүрэхийг хичээдэг технологийн төхөрөл гэж илэрхийлсэн байна. За үндсэн ойлголтууд болохоор хиймэл оюун ухаан гэдэг нь болохоор суралцах, машин learning, их хэмжээний өгөгдөл буюу дата мэдээлэлээр ажиллах, тусгай зааваргүйгээр доторх хэв шинж холбоо хамаарлын тогтооно өөрийгөө хөгжүүлэх чадвартай, автоматар сэтгэх шийдвэр гаргах, олж авсан мэдээллийг хадгалах, түүнийг ашиглах, асуултанд хариулах, шинэ дүгнэлт гаргах, танин мэдэх, орчин тойрноо таньж мэдээлэл цуглуулах, жишээ нь нүүр царай таних тийм ээ, хурууныхээ унших гэдэг мэтчлэн бидний утас болон ухаалаг төхөөрөмжүүд дээр ашиглаж байгаа зүйлсүүдийг илэрхийлж байгаа юм байна. За хиймэл оюун ухааны салбарын судалгаагаар бол 1956 онд Дартмут коллежид зохион байгуулагдсан семинарын хүрээнд эхэлсэн гэж үздэг бөгөөд Джон Маккарти гэдэг хүн эрдэмтэн анх энэ нэр томьёог танилцуулж байсан гэж авч үздэг юм байна. За хиймэл оюун ухааны тодорхойлтыг дараах 5 их сурвалжуудаас харьцуулах юм бол эхнийх нь хиймэл оюун ухаан бол ухаалаг зан төлөвийг машинд бий болгох шинжлэх ухаан ба инженерчил юм гэж үзсэн байна. За дараа нь хиймэл оюун ухаан гэдэг нь ухаалаг агентуудыг судалдаг шинжлэх ухаан юм аа. За гурав дахь нь болохоор AI бол компьютер болон бусад машин хүний сэтгэлгээтэй төстэй чадвар байдаг олж авсан арга гэж хэлдэг юм байна. За дөрөвдүгээрт нь болохоор хиймэл оюун ухаан гэдэг нь зорилгод чиглэсэн орчноос мэдээлэл цуглуулж өөрөө дүн шинжилгээ хийж боловсруулалт хийснийг үндслэн дээр бие даан үйлдэл гаргаж чаддаг машин систем гэж нэрлэсэн байна. За дараах эрдэмтдүүд нь болохоор эдгээр 5 тодорхойлтуудыг илэрхийлсэн байна. За хиймэл оюун ухааны хөгжлийн он дараалал нь болохоор 1950 оноос эхэлж гарч ирсэн байна. За ингээд хиймэл оюун ухаан маань 50 оноос нэршлүүд нь эхлээд artificial interchange гэсэн нэр томьёо анх үүсээд дараа нь тэр маань хөгжөөд анхны мэдрэлийн сүлжээ гэж үүссэн байна. Анхны ChatGPT, чатботууд үүсгэсэн юм байна. За тэгээд 2 дугаар үе нь болохоор 1987-аас 93 онд 2 дугаар Winter үе гэж нэрлэдэг юм байна. За хиймэл оюун ухааны төрлөөр нь 3 ангилдаг. Мэргэжсэн хиймэл оюун ухаан, narrative AI, ерөнхий AI буюу optical general interchange, супер хиймэл оюун ухаан буюу artificial super interchange гэсэн төрлөөр 3 ангилдаг юм байна. За багш нь бүр дэлгэрүүлье.
За Монгол бол Химэл оюун ухааны анхдагч бол чимээгээ тийм ээ бидний сайн мэдих болор толь гэх мэтчлэн програм хангамжууд анх үүсчихсэн байна.